За юу цаана манай дараагийн эпизод үгээр эхэлж байна. Crypto Pooching-ийн эпизод дараагийн дугаар эхэлж байна. Тэгээд эхлэхээ хэлбэр дугаар гэж хэлээ болсон юм. Хэлхээ болмол гэх тийм яриад тэгэхээр ч найд болсон шүү дээ. Гэхдээ 13 дугаар дугаар л да. Гэхдээ яг хизэнээс дараагийн сизон доорх нь тэрийг бас яриаг л байгаа тий. Дараагийн сизон гэж оруулах юм уу зүгээр ингээл яваад байгаа юм. Season 1 гэснээ юу? Дандаа season 1 даснаа тий. Угсаа Amazon дээр дандаа нөгөө day 1 гэж ярьдаг шүү дээ тий. Still day 1 гэж ярьдаг. Яг явуулчих тий. 5 жилийн дараа still season 1. Тий яваал тий 100 өдөр орцтой 1100. За тэр ч яг тэгээ яг эхлэхээ өмнө юу гэж ярих гэж утсан бэ гэхээр та яг одоо манай бичлэгийг үзэж байгаа бол subscribe хийгэй гэдэг байхгүй та тоолсон юм. Subscribe хийсэн хүмүүстээ баярлалаа. Тэгээд яг одоо энэ бичлэгийг үзэж байгаа бол танд баярлалаа гэж хэлмээрэн цаг гаргаад сонирхоод үзэж байгаад бид маш их баяртай байгаа. Тэгээд subscribe хийсэн хүмүүстээ нэмээд баярлалаа гэлчи бас тэгээд subscribe хийгээгүй байгаа хийж амжаагүй харахаа амжаагүй байгаа бол бидний контентууд таалагддаг бол бас бидрийг хамгийн хэлбэрээр үнэгүй дэмжих арга бол subscribe хийх байна шүү дээ. Тэгээд манай subscriber-уудын тоо айгу сүүлийн үед амар өссөн мэт. Clubhouse дээр ярихаар 5000 гарсан юм тий. Тэгээд 5000 гарсан байлээ. Манай инхүүшээс айгу хөдөлгөөнтэй Clubhouse дээр ороод subscriber-уудаа олоод байлээ. Тэгээд Clubhouse улаан Clubhouse ч болсон санагдаж байсан. Улаан Clubhouse улаан модератор болсон байлээ тий. Тэгээд инхүүштэй баярлалаа гэж хэлчихье бас энэ нэмээд. Тэгээд бас Instagram дээр ороод байгаарай том мэдээнүүд гарах юм бол цаг тухайд нь оруулаа явчих гэж ярьсан байгаа сүүлчийн видеон дээр. Тэгээд мэдээж шинээр зөндөө хүмүүсээс орж ирж байгаа учраас манай channel ер нь юу яг бичлэгүүдээр юу оруулахыг хичээдэг вэ гэхээр сүүлийн үед болсон крипто ертөнцтэй холбоотой мэдээллүүдийн талаар яриад тэгээд одоо market update те одоо market дээр юу болж байна ямар хөө сонин юутай тэрний талаар ярангуудаа төгсгөлд нь бид нэр пуужин гэж болох зоосыг санал болгодог байгаа тийм. Тэгээ та нар эхнээс нь үзээрэй шинэ хүмүүс үзэж явах юм бол манай эхний эпизодоос эхлээд бүгдийг үзээрэй гэж хэлээ. Яагаад гэвэл бас зарим хүмүүс зөндөө нэг бичлэгүүдээр ярьсан юмнууд бас асуудаг тийм. Facebook Dogecoin ч гэсэн ярьсан тийм. Telegram group дээр ч гэсэндээ ер нь Dogecoin хүмүүс байна. Тэгээ ер нь Doge-оор эхлээд явчих гэж бодож байгаа. Тэгээд эхний 7 хоног дээр 2 бичлэг оруулсан байгаа. Үзэж амжаагүй байх юм бол нөхөд үзээрэй. Бичлэгний энэ эпизодын сүүлд оруулчих. Тэгээд гэхдээ сүүлийн 7 хоног бол Doge угаасаа яах аргагүй хамгийн том мэдээлэл тий. Угаасаа топ 10-д дээр орж ирчээд одоо топ 4-т ороод ирсэн байгаа тий. Ерөөсөө market cap-аараа XRP гүцээд, Cardano гүцээд, Tether гүцээд тий. Ер нь айгүй ширүүн орж ирж байгаа. Тэгээд бид нар угаасаа анх нэг тоодгүй байсан. Угаасаа тоохын аргагүй болчлоо тий. Угаасаа тоохгүй байхын аргагүй болчлоо. Угаасаа яаж ч бодсон. Тэгээ угаасаа ард нь маш олон нэг олонний танил хүмүүс бас инфлюенсерүүд, од хүмүүс тий том компаниуд хүртэл ингээд ард нь ингээд памп хийгээд инфлюенс хийгээд яваад байгаа болохоор угаасаа олонний танил болж чадсан яахын аргагүй тий. Нэг Wall Street Bets-ийн нэг GameStop AMC эдрийн стокийг памп хийсэн гарууд чинь хүртэл Doge-ийн талаар яриа памп хийгээд гарч угаасаа өсгөөсөөр аргагүй байх л та. Тэгээ мэдээж Mark Cuban байгаа те Elon Musk байгаа одоо нэг би өнгөрсөн эпизод дээр яг энэ 7 хоногийн хагас санд ярьсан байсан. Яг одоо ирэх хагас санд юм билээ. Elon Musk нөө Saturday Night Live-ийн шоу дээр ороод тэгээ Doge-ийн талаар нэг тиймэрхүү нэг тийм popular show юм уу? Тийм, Америкт ер нь нэлээд popular ахгүй юу? Хагасны өрөө гардаг. Тийм, тэгээд тэрэн дээр нэг skit гэж одоо юу юм бэ? Одоо нэг хэдэн минутын Doge-ийн талаар юм хийх юм шиг байгаа. Тэгтээ Doge бүр яг specific Doge-ийн тухай юм уу? Тийм, Elon Musk ч өөрийгөө Doge father гэж нэрлэлсэн шүү дээ. Тийм. Тэгээд одоо Doge-ийн загалмаас эцэг гэх юм аашийн тий. Тэгээд 5 сарын 8-нд тэрийг одоо бага хүмүүс хүлээгээл манай Telegram дээр group дээр ч гэсэн хүмүүс 5 сарын 8-нд яах вэ? 5 сарын 8-ны дараа яах вэ гэсэн хүмүүс зөндөө байлээ. Тэгээд тэр show buy the rumor sell the news. Харин яг тэгж л бодсон л байна. Тийм. Хагасаа тэгээд тэр хүртэл яг юу болох нь тэр нь л одоо айгу санагдаад байгаа. Тийм ээ. Тийм. Тэгээ яг хосаа хэлжсэн нэг олон инфлюенсерүүд, олон компаниуд хүртэл одоо Snickers хүртэл рекламдаад Doge-ийг тэгээ одоо Axe гэх нэг би ариун цэврийн хэрэглээ гэдэг чинь одоо spray body spray шампунь хийдэг. Тэр компани хүртэл Doge-ийг рекламдаад
Тэгээ ер нь амар одоо Нью-Йоркийн Times Square Doge-ийн юу ad гарцсан. Digital billboard гарцсан. Тэгээс доож зүгээр л аим гэлээ. Тэгээ дээрээс нэмээд угаасаа нөгөө нэг Toro дээр сая нэгтгэд гарсан байсан шүү дээ. Тэгээ Toro дээр гараад Францд байгаа хүмүүс хүртэл авах боломжтой боллоо. Тэгээд Twitter дээр бичсэн шүү дээ. Тийм. Тэгсэн чинь өчигдөрхөн Gemini дээр бас гарсан байлээ. Gemini-гийн нөгөө нэг хоёр ихний юу гэдэг шүү дээ. Winklevoss Twins тийм. Тэрэн дээр нэмэгдсэн байгаа. Тэгээ сая ер нь Doge нэлээд галзуураа тэрэн дээр бас Robinhood crash хийсэн мөлий. Дахиад нэлээд crash болсон мөлий. Тэгээ нөгөө хүмүүс зарах гэсэн зарж чадаагүй нөгөө өндөр үнээр зарах гэсэн хүмүүс өндөө байгаа шүү дээ тийм. Дахиад Doge өссөн чинь хүмүүс зарах гэсэн чинь зарах боломжтой байж байгаа юм. Robinhood нэр бүтэхгүй. Robinhood үнэхээр бүтэхгүй. Тэгээд ер нь өнөөдөр яг 69 цент хүрээд Doge маань тэгээд одоогоор ер нь 65 центийн хавцаа байна. Тэгээ ер нь илүү амар болж байгаа хүмүүс авахд тэгээ гүйлгээ хийх гэсэндээ амар болж байгаа хүмүүс олон газар дэмжиж эхэлсэн. Dallas Mavericks-ийн гүйлгээ Doge хийгээд эхэлсэн байгаа. Тэгтээ яг бас нэг сөрөг юм юу вэ гэхээр нийт supply нь 28%, нийт supply-ын 28% нэг ажигчтай байдаг. Хоёлаа сая ихтэй ярьж өстэй тий. Тэгээд тэрний дараа нь бас 18% нь өөр 12 хаягн дээр байд юм лээ. Тэгээ ингээ бодоод үзэнгүүт Doge-ийн нийт supply-ын 46% нь яг ингээд 13 wallet-ын дотор байгаа гэсэн үг. Тэгээ тэрний ойролцоогоор 40 тий. Тэгээ нэг People's Coin гэдэг хүмүүсийн зоос тий хүмүүст зориулсан decentralized болгонд бүх юмыг ингээл нэг юу банк одоо юу гэдэг тий одоо бүх хүмүүст зориулсан тиймэрхүү яриа нь бас жоохон худлаа болж таардаг байхгүй тий. Тэгвэл BS юм биш үү? Тэгээ ингээд 46% нь яг 13 хүний мэдлэлтэй тэгэхээр чинь бас юу болж яах нь айгу тэр хүмүүсээс амар харгалзаатай байгаа шүү дээ. Тэр чинь баг ойролцоогоор 40 тэрбум доллар одоогийн үнэлгээгээр нь бодоод үзэх юм бол Doge чинь. Тэгээд тэрнээс гадна нийт 66% нь 108 ширхэг wallet-д хадгалагддаг гэж бас яригдчихлээ. Тэгээд тэр 108 хүн ингээл хоорондоо яриад тэгээд тэр 108 дотор чинь баг нэг хүний 10 20 wallet тийм шүү дээ. Тийм. Тэрийг хинж болохгүй угаасаа. Topic wallet нөхөр гэдэг байгаа шүү дээ. Тэр чинь олон wallet-ийн нэг юм билүү тийм. Тэгээ ер нь бол яг нөгөө блокчейн чи өөрөөр токенаас нөгөө нэлийн decentralized одоо хүмүүс нэлийн тарахын тулд угаасаа нэлийн удсан байх хэрэгтэй маркет тийм. Тэгэхээр яг тэрүүгээрээ бол одоо чинь биткойн термик үүсэх төсөл бол одоохондоо гэсэн байхгүй. Тэгээд угаасаа тэдний дотор institution бас зөндөө байгаа бах тий. Тэгээд хов хүнийг хийж байна уу тэрийг яг бас нэг сайн мэдчих болох боломжгүй учраас гэхдээ яг манайхаа өөрсдөө тий research хийгээд судалгаагаа сайн хийгээд эрсдлээ бодоод арилж байгаа юм гэж бодож байна бас. Яг Doge угаасаа meme coin тэгээ meme coin-ыг хийж байгаа ч гэсэн фаны дараа нь унлаачных гомдоод байх юм байхгүй. Doge юм чи Doge хийжээш юу гэдэг Ethereum одоо чинь transaction fee-тэй холбоотой асуудал шийдэн мэднэ гэж хандлагдаг өгөө Cardano шиг тийм болохоор Doge гомдоод байх юм байхгүй. Өсөж байгаа нь сайн байх тийм. Тэгээ инхүүш манай инхүүш бол угаасаа гомдоод байх юм байхгүй тий. Угаасаа Doge-тэй улаан die hard fan инхүүш. Тэгээ ер нь Doge дээр бол нэг иймэрхүү байна. Тэгээд юу eBay дээр бас мэдээ гарсан байлээ. eBay-ийн захирал нь ярилцлага өгсөн байлээ. Тэрэн дээр хэлэхдээ юу шинэ төлбөрийн сонголтуудыг хайж эхэлж байгаа юм байлээ. Юу eBay чинь дээр PayPal-тай айгуу удаан жил партнер байж байгаа. Тэрийг боловлцсон тий. Тэгээд одоогоор болохоор төлбөрийн сонголтууд нь нөгөө credit card юугаар credit debit card тэгээд өөр төлбөрийн сонголтууд юм байдаг баха eBay дээр. Тэгээд захирал нь яг юу гэж хэлсэн айгуу сонирхолтой байсан байх гэхээр одоо Apple Pay-г сонирхож байгаа, Google Pay-г сонирхож байгаа гэж хэлсэн байлээ. Гэхдээ тэднийг оруулахаас өмнө криптогоор төлөх сонголтуудыг ер нь сайн судалж байгаа гэсэн тийм ярилцлага өгсөн байлээ. Тэр нь айгуу маш сонирхолтой санагдсан надад л. Тэгээд энэ дээр нэмээд бас Visa-гийн талаар захирал нь бас ярилцлага өгсөн. Тэрэн дээр юу гэсэн байсан гэхээр одоо хүмүүсийг аль болох хамгийн амархнаар нь крипто худалдаж авч, криптогоор гүйлгээ хийж, тэгээд криптогоор зарахт нь айгуу тийм туслахын төлөө ажиллагаа, судалгаа зөндөө хийж байгаа гэсэн тийм мэдээ гарсан байлээ. Visa. Тийм. Угаасаа сайхан бас USDC-гээр гүйлгээ хийж нэг тэгсэн шүү дээ. Visa бол угаасаа криптоор нэлийн идэвхтэй оролцож байна тийм. Тэгээд сүүлд нь дуртахад нөгөө юу Grayscale гэдэг фонд гэдэг шүү дээ тийм. Дэлхийн хамгийн том cryptocurrency хөрөнгийн менежмент компани байдаг. Тэгээд тэр компани яасан бэ гэхээр одоо Америк хөл бөмбөгийн баг гэдэг New York Giants гэдэг багтай гэрээ хийгээд тэднийг спонсор хийхээр болсон байлээ. Тэгээд Америк хөл бөмбөгийн хамгийн анхны баг болсон байлээ крипто холбоотой компанитай гэрээ хийсэн.
Тэгээ хамтран ажиллаж спонсор хийхээр болсон айгу том мэдээ болсон байлээ. Тэгээ яагаад тэгэхээр болсон гэхээр хоёулаа Нью-Йоркоос гаралтай. Тэгээд одоо New York Giants-ийн home game-ийг спонсор хийн. Тэгээд цаашаа нөгөө practice facility ч юм уу те тэдэрт нь ингээд тус болж спонсор хийх юм тиймэр гэрээ хийсэн байлээ. Тэгээ одоогоор ер нь 46 тэрбум төгрөгийн орлоготой одоо эргэлдүүлдэг гэх юм уу Grayscale-ийн компани. Тэгээ маш тийм олны танил team компани баг. Тэгээ Grayscale угаасаа урдны эпизодууд дээр ярьж ирсэн баг те. Тэгээд ер нь криптотой холбоотой спортын мэдээнүүд ер нь өөр өөрхөн боссоор зөндөө ер нь болоод эхэлсэн байна те. Сүүлийн одоо нэг сарын дотор барыг зөндөө тиймэрхүү мэдээнүүд. FTX-ийн сайн банк чинь юутай партнер. Тийм, Miami-тэй гэрээ хийсэн. Тэгээ ер нь тиймэрхүү мэдээллүүд ер нь их гараад ер нь зөндөө эхэлсэн, хүч аваад эхэлсэн байгаа. Тэгээ ер нь нэг тиймэрхүү л байна да. Ер нь өнгөрсөн 7 хоногт Doge-ийг ер нь барахаар өөр том мэдээнийх гарсангүй л гэж бодож байна. Тэгээд Ethereum дээрээс нь бас нэлээд өссөн тий. Ethereum сая 3500 байсан баха. Тий, ер нь all time high гэдэг дараа нь Ethereum Classic бас нэлээд хамгийн их өссөн баг Ethereum Classic. Юу вэ? Ethereum Classic амар хэцүү. Тэр яагаад өснө саваагүй ямар мэдээсэн ажиглаагүй Ethereum Classic дээр баг яагаад хүмүүс аваад араа нөө. Юуны зах зээл угаасаа bull market болох жоохон солиулсан л угаасаа Doge өсч чинь Ethereum Classic өсч чинь өөр чинь бид нэр өмнөх ангар чинь Safe Moon ярьсан тий. Тэгээ угаасаа тэрээс галзуурч ах шиг. Нэг жүнэн хямдхан coin-ууд хүмүүс айгу дуртай гэдэг нь ер нь бол айгу мэдээлж байна л та. Ер нь бол тийм нөгөө coin market cap-ыг харахгүйгээр нэг нь хитэн дөрвийн гэдэг юм уу тэр айгу хасаад тэгээд нэг нь хитгэн цент байх юм бол айгу ихийг авсан юм шиг санагдал тий. Гой мэдрэмж төрлөө. Тэгээ яг тэр утгаараа угаасаа bull market дандаа нэг жүнэн айгу тийм хямдхан coin-уудыг айгу хүсдэг. Тэгээд тэр яг тэрний тод жишээл угаасаа Safe Moon Doge, XRP, Cardano байсан тий. Цаашдаа ч гэсэн үргэлжлүүлээ яг иймэрхүү байх бах bull market дуусна тусдал. Тэгээд дээр яг нэг чиний яриадсан нэг coin чи юу лээ. Coin яриас тэр чинь өөр нэгээс өсөхгүй байх шиг санагдаад байна шүү дээ. Юу ямар coin лээ? Band уу? Тий, band чинь яагаад юм өсөхгүй вэ? Салуу пуужинд наад толбоо. Сар гарна гэдэг шиг. Хүлээж лээ да. Сар гарна. Банд төвчөрт хүлээж байгаа. Банд ч ороод. Гэвээ сарч хүлээж. Бараг нөгөө бандыг хүлээнэ явлаа. Өнгөрсөн жил 9 сараас хойш хүлээсэн. Тэгээд яг нь бандтай холбоотой гэдэг юм бол Oracle Space тэр Chainlink саяхан white paper гаргасан. Бараг 100-аад хуц юм ааш тий. Chainlink 2.0 white paper гэдэг. Тэгээд би бол тэрийг уншаагүй. Гэхдээ нэг нөхөр Miro гэдэг нөхөр блогч мэлээ. Тэгээд яг нь Chainlink-ийн white paper-тай холбоотой хоёр дахь дизайнтай холбоотой асуудлууд нь юу вэ гэдэг. Тэгээ Chainlink-ийг дэмждэг нөгөө Link Marine гэж ярьдаг тий Twitter-дээр Link Marine-ийн гаргадаг энэ зурган дээрээс харах юм бол IQ-гийн нөгөө bell curve хамгийн зүүнтлийн буюу нэлээд молгоо гараад маа тэгээд орлоо ийцэн. Тэгээ бүр айр нэстэ зураг мөрөг тавьчихсан. Тэгээ яг уу одоо Chainlink дээр байгаа гол асуудал нь юу вэ гэхээр за Chainlink-ийг integrate хийлээ, smart contract руу ингээд data явууллаа. Гэхдээ link-ийг ерөөсөө stake хийдгүү. Тэгээ яг link-ний бол яг тодорхой хэрэглээ бол ерөөсөө тодорхой биш. Bands дээр бол өөр нэгэн блокчейнтэй band stake хийчин дээрээс нь phase 2 удахгүй гарах чинь гэдэг юмгүүд. Chainlink дээр удахгүй одоо чинь explicit incentive буюу одоо stake хийж болдог болно гэдэг байгаа байхгүй. Одоо болохоор тийм янз бүрийн function байхгүй. Тэгээд юуны алтны үнийг андуураад авчиад мөнгөний үн ингээд одоо silver-ний үнийг алтны үн юм шигээр ингээд авчиад нөгөө Chainlink-ийн Oracle оруулаад өмнө хизээнд нэг тийм асуудал гарсан юм. Тэгээд тэрнээс болоод хинч тэрнээс болж нөгөө slash тоглоогүй. Одоо Chainlink дээр чинь зөндөө олон нөөднүүд ажиллаж байгаа шүү дээ. Тэгэхээр яг тэр одоо Chainlink дээр байгаа том асуудлыг ерөөдөө харуулсан тийм үйл явдал болсон. Тэгээ саний white paper дээр бол маш олон тийм PhD-тэй мундаг хүмүүс оролцуулсан боловч стил ерөөдөө Chainlink дээр байгаа асуудлыг шийдэж чадахгүй юм байна. Тэгээд ерөөдөө paper бол айгүй тийм poorly written тий нэгсэндээ дизайны хөгжсөн алдаатай гэж үзэж нэг залуу бичсэн байгаа. Тэгээ айгүй сонирхолтой. Яа надад бол нэлээд fair юм шиг санагдсан. Тэгээд хийсэн юунаа судалгаа нь бол яг хуу үргэлжлүүлэх юм бол бидний пуужин дах coin-аар ярьжсэн Secret Network мэ саяхан Arlington Capital, тэгээд Spartan, Block Tower, тэгээд STL гэнэ. Энэ том юм криптогийн venture capitalist group-үүд ерөнхийдөө 11.15 сая долларын secret token-ыг шууд худалдаж авсан байна. Тэгээд энэ бол айгүй good news байлаа. Тэгээд энэ дээр энэтэй холбоотой орж ирсэн TechCrunch дээр ч гэсэн бас мэдээ гарсан байлаа. Тэгээд яг хуу ер нь бол за зэндэр чинь нэг айгүй хөрх юм хилцэн байгаа даа байхгүй. Энэ юуны Outlier гэдэг venture-ийн
Jamie Burke гэдэг хүн жишээ нь privacy will be essential to the security and adoption of Web3 from DeFi to NFTs and beyond. Secret Network brings new and unique privacy functionality to the space, and as a result, we believe it will be foundational to the next generation of successful Web3 applications. Тэр ерөөхдөө бол блокчейн хөгжлөө DeFi гарлаа, NFT гарлаа. Тэнгүүд Bitcoin болон Ethereum гэдэг public blockchain-үүд дээр байгаа асуудал юу гэхээр бүх гүйлгээнүүд ерөөсөө ил. Тэнгүүд одоо жишээ нь тэр бомтон хүн байлаа гэж бодох юм бол тэр бомтон хүн өөрийнхөө мөнгийг ийштэй эргэлдүүлж байхдаа өөрийнхөө ямар гүйлгээ хийгээд байгаа хүнд бийдэгдүүлэх хүсэл байхгүй. Тийм. Тэр хүний хаягийг л олж мэдчих юм бол өмнө хийж исэн бүх гүйлгээг хэн рүү хитэн дүрг явуулж исэн хаана тэ ямар төсөл дээр хөрөнгө оруулалт хийж исэн гэдэг нь ил болчихж байгаа байхгүй. Тэгэхээр энэ асуудлыг өнөөдөр шийдэж чадж байгаа production буюу яг одоогоор хэрэглэхэд бэлэн блокчейн бол Secret Network ганцаар байгаа. Тэгээ Secret Swap байгаа. Тэгээд Siena Network гэдэг удахгүй бас том төслөөс ланч хийж байгаа тийм. Тэгээ Secret Swap дээр айл хэзээ өөрсдөө гэсэн CeFi гэдэг токеныг гаргацсан. Бас нөгөө Pancake Swap дээр хийдэг шиг төрлийнхөө формуудыг бас хийх боломжтой. Гэхдээ одоохонд бол гаргацны wallet байхгүй. Тэгэхээр цаашдаа сайжруулах шаардлагатай зүйлүүд зөндөө байгаа ч гэсэн яг одоо vision-ыг харах юм бол ирээдүгөө харах юм бол Secret Network бол маш ирээдүйд төсөл байгаа. Тэгээд яг саяны бас том худалдаа авалтууд бас тэрийг харууллаа гэж бодчих. Тэгээд Rainbow chart гэж байдаг. Rainbow chart маань болохоор юу гэдэг вэ гэхээр logarithm scale дээр одоо нөгөө 10-20 биш яг ингээд логаритмаар нь яагаад өсөлтийн ерөнхийдөө Bitcoin болон Ethereum өсөлтийг ерөнхийдөө таамаглаад нэг тийм Rainbow chart гаргацаад байгаа байхгүй. Тэгээ өмнөх топик ч гэсэн саяны bottom-ыг ч гэсэн ерөнхийдөө Rainbow chart маань ерөнхийдөө аягүй сайн таамаглаж ирсэн. Тэгээ энэ удаагийн топ маань 80-аас 150 мянган хооронд байж магадгүй. Тэгээд ерөнхийдөө бол энэ Rainbow chart-наас бас харж болж байгаа. Тэгээ Rainbow chart-ны зургийг үзүүлж байна. Тэгээд дараад нь болохоор Ethereum-ийн Rainbow chart-ыг нөхөр энэ гаргаснаар айгүй олон хүмүүсийн өсөлтөд гарсан. Тэгсэн чинь нөгөөд нь Rainbow chart нь багцдаггүй. Дээш нэг бол тавчаа, нэг бол доогоор авчаад тавтай. Тэгэхээр ерөнхийдөө бол яг Bitcoin бол Ethereum өсөлтийг яг энэ Rainbow chart-аар яг 100% таамаглах ерөнхийдөө бас боломжгүй байж магадгүй гэдгээс харуулж байгаа. Нөгөө талаараа Ethereum and Bitcoin шалгондоо. Яг л Bitcoin маань ерөнхийдөө зөвхөн гүйлгээ хийдэг бол Ethereum дээр чинь smart contract гаргаад тэгээ маш олон аппликейшнүүд build хийж болдог гэсэн утгаараа Ethereum маань ирээдүйн интернетийн гол одоо тий суур layer болох боломжтой байх. Layer-ийг монголоор гэх юм суур одоо технологи болох боломжтой. Bitcoin-ийн хувьд бол яг мэдээж нөгөө store of value буюу мөнгө хадгалах боломжтой одоо тий одоо юу гэдэг инфляци дүүргэхгүй дижитал арт илүү ховор гэсэн тийм нэг narrative яваад байгаа. Ethereum бол тэрнээс бол хоол илүү. Real Vision Finance гэдэг айгүй гоё хөрөнгө оруулалттай холбоотой суу гэдэг. Тэрнээр Val Powell гэдэг founder нас Bitcoin-тай холбоотой, Ethereum-тай холбоотой бас ингээд нөгөө цагаар нь яриагсан билээ. Тэгээд анх Bitcoin-оор хэлсэн сүүлдээ Ethereum-ийг судаад гэсэн чинь ингээд mind blown болсон ч гэдэг юм. Тэгээд бүрсээ гайхалтайсэн. Тэгээд одоо хөрөнгө оруулалт нь бүр Ethereum Bitcoin-оос илүү олон иттэй болсон гэж хэлээ бүр. Тэгэхээр гайхалтай. Тэгээд наа чи юм шүү дээ. Тэр баг тэр бумтангаар ах уу айгуул тэр хэдэн сая доллар network дээр бүүм эд. Тэгээд анх 13 онд биткойн авч ирсэн. Тэгээд одоо бүр Ethereum лөө айгуу өдөртөөр орж иж байна гэдэг чинь тэгэхээр энэ дэлхийд криптор маш олон хөрөнгө оруулагчид маш олон том одоо институтшнууд орж ирж байгааг бас харуулж байна. Тэгээд яг нийт одоо гүйлгэнд байгаа долларын жишээ нь 20% нь л ихэд өнгөрсөн жил хэмжигдсэн байгаа. Когдоос болоод тэгээд яг Америкт амьдардаг улсуудад бол obvious биш байж магадгүй. Яг бид нэр одоо энд юу болоод байгаа гэхээр үйл хөдлөл хөрөнгөний үн өсөд. Тэгээд янз бүрийн хөрөнгө оруулалттай холбоотой asset-ийн одоо өсөлтүүд явагдаад байгаа байхгүй. Тэнгүүд энэ маань угаасаа тэр нөгөө тэр бүх өсөлтүүдийг мөнгөний өсөлттэй харьцуулангууд яг адилхан өсөд байгаа. Тэнгүүд мөнгөний өсөлтийг давж өсөж байгаа ганцхан asset байна гэдэг тэр нөгөө Val Powell ярьж байгаа байхгүй. Тэр бол ерөөсөө л Bitcoin байна. Bitcoin болон Ethereum те cryptocurrency байна. Тийм шүү дээ. Тэр утгаараа одоо маш юм их хэмжээний мөнгө хэвлэдэг MMT гэж байгаа modern monetary theory гэж яриад байгаа. Их хэмжээгээр мөнгө хэвлээд одоо төсвийн алдагдлыг нөхдөг иймэрдүү философиэр тулгуурласан ийм бодлоготой цаг үеуд дээр мөнгөө парклж болох, мөнгөө хадгалж болох хамгийн ерөнхийдөө зөв asset нь нөр крипто юм байна гэсэн санааг бас ерөнхийдөө ярьж ил тэрийг сонирхсон хүмүүс бас үзээрэй. Тэгээд банкер өөр сонирхолтой мэдээ гэх юм бол Bankless DAO гэдэг Ethereum дээр байдаг одоо news channel, тэгээ podcast, тэгээ YouTube. Тэгээ ер нь бол айгүй олон хүмүүс үздэг. Сүүл тэр ARK Invest гэдэг том юуны судлаач залуу хүртэл тэр Bankless-ийг хамгийн их сонсдог гэж ярьж байна. Тэгээ Bankless маань өөрсдөө гэсэн DAO-тай болсон Decentralized Autonomous Organization гэдэг. Тэгээ өөрсдөө гэсэн token launch хийсэн байлаа. Тэгээд 2020 он 2021 онд ерөнхийдөө тэд нэр subscribe хийгээд одоо нэгсэндээ мөнгө төлөөд newsletter-ийг уншдаг байсан улсуудаа.
токен өнгөө өгсөн байлаа. Тэгээд Bankless сонсдог байсан усууд байл токен авах мартуузаа. Тэгээд Pop XYZ гэдэг XDAI блокчейнийг ашиглаад XDAI бид нэг стейкийг өмнө бас буужны coin-аар ярьжсэн. Тэрэн дээр тэд өөрсдийнхөө нөгөө badge өгдөг. Ерөнхийдөө бол яг ингээд сонсогчдод зориулаад NFT badge өгсөн. Тэгээ одоо тэр NFT-г авч исэн бүх ажлууд тэрэ дахиад эргүүлээд нөгөө нэг токен ерөнхийдөө юу хийж байгаа, airdrop хийж байгаа. Гэхдээ claim хийж өөрөө авах хэрэгтэй. Яг airdrop бас биш. Тэгээд Pop XYZ дээр байгаа нөгөө XDAI дээр байгаа NFT badge Ethereum blockchain руу шилжүүлж болно. Тэгээд Ethereum blockchain руу шилжүүлээд тэгээд тэрнээсээ verification аваад тэр нэг код авах юм л. Тэр код аваад Discord channel-д нас өнгөө нэгж болдог. Тийм нэг premium Discord-тай. Тэгээд тэрнэрөө шилжүүлэх гэсэн чинь нөгөө Ethereum gas transaction fee өндөр болоод $99 болоод. Тэнгүүд би амар нарийнлаад $99 юм биш үү? За болио хэлийгээ тэрийг хойшлоо цав Discord-н орсон ч яалаа ороогүй ч яалаа зүгээр токен авсан юм шиг. Тэгээд яг нөгөө $99 үнэтэй санагдаад байжсэн чинь манайдаг нөгөө игүүш хоёр YouTube дээр нэг нөхөр хоёр гуйлах чинь гэсэн санаад ороод. Тэгээ $99-аас төлгөөс нарийнлаад байгаа чинь за нэрэл гуйлах чинь юм да. Тэгээ бодоод за ерөөсөө юуны ханив авдаг айжус гаргад юм уу гэж би бодож нэр крипто пуужин дээр тэр мундаг баян усууднаас ганц хоёр transaction fee-тэй мөнгөийг явуулж болно шүү. Санаа зовхгүй бас юм уу хандам бол аавна. Тэгээ юуны тийм нэг гоё юм болсон. Тэгээ Bankless DAO дээр тэгж токен өгсөн. Өмнөөс бид нар Ample Fort гэж төслөө Sport гэдэг токен airdrop хийсэн гэж хэлсэн тийм. Тэр өөр нэг нөгөө токенгөө төслүүд маань өмнө өөрийнх нь contract-ыг хавьчихжсэн, хэрэгжилжсэн усуудаа бас ингээд токен өгдөг нэг тиймэрхүү ерөөхдөө тренд гэж ярих юм тийм. Трендийг Uniswap-аас хийсэн. Тэгээд DYDX гэдэг exchange жишээ байдаг. Тэрийг жишээ нь хэрэглэж үзээгүй юм байх юм бол хэрэглээд үзээрэй. Бас токеныг гэсэн ирээдүйд гаргаж магадгүй төслүүдийн нэг бол яхахгүй мөн байгаа даа. Тэгээ яг Chico Crypto тэрийг airdrop хийнэ гэж өнгөрсөн жилээс хойш таамаглаад байсан. Тэгсэн чинь airdrop хийгээгүй одоо. Тэгээ би бол ирээдүйд хийчих юм болов уу гэж хараад байгаа. Ягаад гэвэл токеныг гаргаснараа өөрийнхөө платформ руу олон хүмүүсийг татдаг нэг тийм бас нэг техник бас байгаад байгаа байхгүй. Тэгээ governance token гаргаж ирдэг юм уу. Тэгээ governance-ийг олон хэрэглэдэг. Чи сая юу Bankless-аас airdrop авсан stake claim гэжтэй. Тэгсэн. Тэгэхээр чи өнөөдөр хоолнд авах юм тий. Хаа юу вэ? Тим ярьчих чам. Тэгээд тэр чи хэдэн долларын токен өгцөөлээ? $4000 токен өгцөөлээ. Тэгээд би чинь тэрийг чи хэдэн доллараар subscribe хийлээ. Нэг үнэтэй биш байхгүй тэр $100 жилийн төгч юм бол тэгээд $100 subscribe хийснийхаа төлөө $4000 авчих واخ. Тэгээд яг blockchain space-ийн бас хамгийн гайхалтай зүйлүүдийн нэг бол яхаар байна. Эргээгээд нөгөө community-гаа бүрдүүлээд community-тай эргүүлээд токенероо дамжуулаад value бий болгочдаг. Тэгээд токен ашиглаад шийдвэр гаргах процессд нь оролцоод тэгээд ингээд media DAO бий болж байгаа байхгүй. Media-тай холбоотой тийм. Тэгээ banding phase 2 удахгүй гарч байгаа. Тэгээ banding phase 2 маань болохоор юу боломжтой болох вэ? Тэгэхээр institutional буюу одоо CoinMarketCap, Brave New Coin тэгээ дээрэс нь юуны стоктой холбоотой дата гаргадаг компаниуд band дээр шууд band blockchain дээр өөрсдийнхөө датануудыг шахаад тэрнээсээ шууд мөнгө авах боломжтой болж байгаа. Тэгэхээр энэ хүү use case маань зөвхөн band дээр боломжтой болж байгаа. Тэгээд энэ Chainlink дээр тийм зүйл байгаад бол Chainlink өөр гэсэн blockchain учраас тэгээд энэ утгаараа яг Oracle-тай холбоотой, дататай холбоотой дан бол өрсөлдөөн бол одоо ч гэсэн явж байна. Бандыг бид нар яхахгүй маркет дээр одоо тэргүүлэгч гэж харж байгаа. Chainlink-ийг бол тэргүүлэгч гэж мэдээж бас хэлж болно. Ягаад гэвэл анхлагч гэсэн утгаар. Гэхдээ яг үнийг хэлэхэд яг хийж байгаа request-ийн тоогоор болон хийж байгаа ажлаараа болон гэр яхахгүй бандыг тэргүүлэгч гэж харагдаж байгаа шүү зах зээл дээр. Тэгээ саяхан Delphi Digital тэгээд манай Terra тэгээд band энэ нийлж байгаа нөгөө hackathon явуулсан. Тэгээ hackathon дээр бас band-ыг ашиглаад хэрхэн нөгөө crypto болон stockтой холбоотой security-гийн information-нуудыг одоо нэгсэндээ үнийн датаг smart contract руу оруулах гэдэг бас workshop явсан байлаа. Тэрийг бас хүсэх юм бол та бүхэн бас үзэж болно. Тэрний линкийг оруулах бах. Тэгээд өргөжлөх юм бол Terra-тэй холбоотой мэдээллүүд бүр гүйцэтгэх арга болж эхэлж байгаа. Тэгэхээр Terra-гийн маань Columbus 5 билүүд манай апдейт байна. Одоо л яваг байгаа юм билээ. Тэгээ ерөнхийдөө бол яг Cosmos-ийн IBC-тэй холбоотой stable дараагийн version-ыг бас хүлээж байгаа гэж ярьж илээ. Тэгээд нэг бас сонирхолтой апдейт маань юу байсан бэхээр Ozone гэдэг шинэ протокол гарч байгаа. Ozone маань болохоор юу хийх гэж байгаа гэхээр Anchor protocol дээр 20% interest-тэй нөгөө USD-г хадгалах боломжтой протокол дээр нэмээд нөгөө нэг insurance өгөх тийм зорилготой. Тэгээд Nexus Mutual тэгээд Cover тэгээд бусад нөгөө төслүүдийг ашиглахгүйгээр өөрсдөө гэсэн яг decentralized insurance protocol launch хийж байгаа. Тэгээд Ozone маань өөрөө гэсэн tokenтэй байна. Тэгээ токен 10 тэрбум токентэй байхын тэрнийхээ нийтдээ 15%-ыг Lunastic гэдэг улсуудад тараах юм билээ. Тэгээд эхний 5% шууд Genesis дээр буюу нөгөө яг Mirror Anchor хоёр шиг шууд 5% шууд airdrop хийгээд тэгээд 10%-ийг бүтэн 1 жилийн хугацаатай гэсэн баха. Nice.
өргөжлүүлэн airdrop хийх юм бэлээ. Тийм нэг сонирхолтой юм бий болох ч байна. Тэгээ яг хуу эхний байдлаар бол одоо жишээ нь target leverage ratio буюу одоо нийт одоо asset under management нь тэгээд insurance өгж байгаа нийт хэмжээ 2 маань болохоор яг тэнцүү буюу 1 байх юм билээ. Тэгээ яванда тэрийг ихсгээд одоо чинь 2 тэрбумтай байлаа гэхэд 4 байх юм бол 8 тэрбумыг иншур хийнэ ч гэдэм үү. Тэгээд дээрэс нь Ozone-ыг ашиглаж байгаа улсууд 20%-ийн interest-ийг бүтэн авахгүй тодорхой хэмжээнийхээ мөнгийг болохоор нэг Ozone протокол руугаа fee болгож төлнө. Тэгээд тэр fee-гээ хадгалаад дахиад asset under management өсгөөд явчихна. Тэгээд эргүүлээд Ozone гэдэг токен stake хийсэн улсууд руугаа staking reward энэ рүү ингээд тэр ерөнхийдөө механизмтайгаа холбоотой бас юу гэсэн бэлээ. Юун дээр форум дээр яригдж байгаа Agora гэх форум дээр. Тэгээ Mir нэрээ Coinbase-ээр гарцсан. Тэгсэн тэгээ нэрээ тэрийг гарцсан шүү дээ. Mirтэй цуг бидний пуужин тараар ярьжсэн RSC гэдэг зоос маань бас гарахаар болсон. Тэгээ RSC тэрнтэй холбоотойгоос өссөн, Mir-ос өссөн. Тэгээд давхараас Terra дээр явж байгаа нэг airdrop-ууд дээр бас Orin Money гэдэг энэ төсөл бас өөрсдөө гэсэн зоос гаргана бас airdrop хийнэ гэж хэлсэн. Тэгээ яг хэрэг хэмжээний airdrop яах юм гэдэг нь бол одоохондоо тодорхой биш. Гэхдээ энэ төсөл болохоор юу боломжтой болгож байгаа гэхээр USDT тэгээд бусад stable coin-уудыг deposit хийгээд тэрэн дээрээс шууд 25 хүртэлх хувийн одоо хүүгийн орлого авах боломжтой болгож байгаа. Тэгээд Anchor protocol-ыг ашиглан тэгээд credit card болон debit card-аар төлбөрүүд хийх боломжтой болно гэж байгаа юм байна. Тэгээ яг өмнө нь бас айгүй амжилттай бас бизнесүүд хийж ирсэн. Мундаг entrepreneur-ууд бас цааталт нь фаундерууд дээр байгаа. Тэгээд энэ Esteban Constant гэдэг энэ юуны манай Luna-тай холбоотой айгүй хин твит хийдэг залуу бас бичсэн байлээ. Тэгээ Nash гэдэг нэг юм гар утасны аппликейшн байд юм. Тэгээд Bitcoin болон Ethereum-ийг ямар ч fee байхгүй худалдаж авах боломжтой. Тэгээд тэрэн дээр Luna болон UST гарч байгаа юм байна. Тэгээд цаашаага нэрвлийн integrate хийн гэж хэллээ. Тэгэхээр миний бодлоор тэрнгүүрээ юу хэлж байгаа гэхээр Anchor-ыг integrate хийгээд 20% interest авах боломжтой болж байгаа юм байна гэж би л ойлгосон. Тэгээд тэг Coinbase интертэй харьцуулах юм бол fee байхгүй гэдэг байгаа ч. Тийм ээ. Тийм та бас вебсайт руу ороод харж болно. Тэгээд RSC маань Coinbase-ээр гарсан давхараас Huobi Global-д гарсан. Тэгээд удахгүй юу хийж байгаа гэхээр өмнө бидний пуужинд хахаар сонгож исэн хамгийн том шалтгаануудын нэг нь Oracle Space руу орж өрсөлдөж байгаа RSC төсөл маань. Тэгэхээр Chainlink-тэй band төрөлтөх гэдэг нэг зүйл. Тэгэхээр энэхүү баг маань өөрөөсөө код бичиж чаддаг, гайхалтай бүтээгдэхүүн хийж чаддаг. Дээрээс нь том enterprise-уудтай partnership үүсгэж чаддаг ерөнхийдөө айлын баталж харуулсан. Intel Internet маш олон жил партнер байгаа. Тэгээд Oracle Factory UI буюу хүссэн хүн болон код бичдэг байсан ч гэсэн өөрийнхөө Oracle-ийг бичээд тэгээд тэр Oracle-оос бүр эргүүлээд мөнгө олох боломжтой болгож байгаа. Тэгээд Yahoo Finance гэдэг юм уу те traditional платформудаас шууд үнийн датаг шууд холбоод Ethereum smart contract-ыг шахдаг. Тэгээд зүгээр шууд браузер ашиглаж байгаа хийж болно. Тэгээд хүн болгон тийм tech savvy байж хэрэглэх шаардлага байхгүй. Тийм болгож байгаа. Тэгээд $1 сая бас grant program гаргаж байгаа юм байна. Тэгээд RSC-г ашигласан төслүүд бас ингээд тэрийг нөгөө grant-аас өгөх юм байна. Тэгээд саяхан бас нэг IXA-г хэрэглэдэг нэг нөхөр бас аппликейшн хийсэн юм. Тэр аппликейшн яадаг вэ гэхээр Google-ийн BigQuery-гийн датаг шууд аваад тэнгүүтээ дахиад тэрийг шууд Ethereum smart contract руу IXA-гийн технологиг ашиглаж байгаа шууд шахажуулдаг. Тэгээд энэ бол анх удаа хийгдэж байгаа тийм үүдл болсон байна. Тэгээд энэ бол айгүй сонирхолтой тийм аппликейшн байна лээ. Тэн дээр бас нэг блог гарсан байлаа. Тэгээд OntoChain гэдэг нэг юм European Union-тэй хамтраад нэг юм initiative явуулж байгаа юм байлаа. Тэгээд IXA-гийн технологиг ашиглаж байгаа тийм зөндөө стартапуудыг ингээ хөрөнгө оруулалт хийгээд авах блокчейн тохиолдолтой. Тэгээд хэдэн бас 6.7 сая долларын чиглэл хөрөнгө оруулалт хийнгээд нэг тим явж илээ бас нэрээ сонирхолтой. Тэгээд IX сектор бас нэлээд нэмж юмнууд хийж гин бас ажилчид бас байнга авч байгаа юм билээ. Тэгээд ажилчид авдаг гэдэг айгүй сайн юм шиг. Яг тэгвэл нэлээд удаж байгаа төсөл байж чиж 1 сая долларын грант гаргаад дахиад нэмэлт ингээ девелопер ажиллаж авч байгаа гэдэг чинь санхүүгийн боломжтой гэсэн. Дээрээс нь өргөжлүүлэн чадчихжээ. Passionate-лигаар ихэд нөгөө барихтай build-ийг ажиллаа үргэлжлүүлж байна гэдэг бас харуулж байна. Тэгээд мэдээний хувьд бол тийм. Тэгээд пуужин дахь зоосны тухайд Атмиг ярьсан. Атм ягаад гэвэл одоо л үсч амжаагүй. Тэгээд Атмиг хувьд ярьсан шүү дээ тий. Тэгээд Атмиг ярьсан учраас өөр зоос ярихаа шийдсэн. Тэгээд яг Атмиг дуртай юм бол ер нь бол interoperable blockchain буюу хоорондоо харилцаж чаддаг тусдаа нэм sovereign independent blockchain-уудыг бий болгох use case дээр Cardano Polkadot интертэй өрсөлдөж байгаа аюул том төсөл. Гэхдээ Cardano Polkadot-тай харьцуулах юм бол
хийж чадж байгаа боломжтой технологи нь robust гэдэг нь empirical evidence буюу угаасаа айл хэдийн production дээр харагдаж байгаа. Яг л Terra гэсэн космосын технологиг ашигладаг. Atom өөрөөсөө космосын технологи ашиглаж байгаа. Дээрээс нь Binance Smart Chain хэрэгжилж байгаа. Дээрээс нь Rune буюу Thor Chain хүртэл хэрэгжилж байна. Гэх мэтлэн. Тэгээд энэ том блокчейнүүд хүртэл бас хоорондоо харьцах IBC integrate хийх байхаа гэсэн хардлагууд байгаа. Хийхгүй байвал ард хоцорно. Яг гэвэл тэгтээ тэргөө космосын технологиг ашиглаад угаасаа маш их хэмжээний одоо мөнгө эргэлздэг том төслүүд угаасаа айл хэдийн бий болсон. Тэгээ IBC-г интернет хийхгүй бол угаасаа тэр бүх нөгөө нэг том development-аас хоцрох аюул угаасаа бий болчих жоох. Тэгэхээр энийг ч нөгөө network effect гэж хэлээд байгаа. Хэдий космосыг хэрэглэмээргүй байсан ч гэсэн космостой харьцмааргүй байлаа ч гэсэн харьцахгүй бол төсөл чинь ард хоцрох тийм аюул бий болох гэдэг. Тэгэхээр тэр утгаараа космосын технологи маш сонирхолтой. Тэгээ одоогийн зах зээл дээр байгаа зах зээлийн үнэлгээнд доогуур байгаа хэрнээ яг хийж байгаа ажиллаараа бол ерөөсөө топ 5 дотор топ 4 дотор орж ирэх хэвээр дөөжийн ядч дээр байх. Тийм төсөл байгаа. Дөөж бараг 8 дахин илүү үнэлгээтэй юм ааш. Тэгээ тийм бодсон. Тэнгүүтээ бид нар бас оног дуудаж авчаа SafeMoon-тэй холбоотой, Launchpad-тэй холбоотой ярианы дагуу бас би айгүй олон Launchpad гэдэг судалсан. Тэгээ CoinGecko дээр бас Launchpad гэдэг бүх төслүүдийг ангилсан тийм жагсаалтууд бас бий болсон байгаа. Та бүхэн бас харах юм бол тэгээ paid network гэдэг тэр Launchpad дээр ер нь илүү гоё төслүүд нэг гард юм билээ. Гэхдээ зөндөө олон Launchpad-ууд дээр бас ямар асуудлууд байгаа даа гэхээр хооронд ингээ өрсөлдүүлээд нэг суглаа суулчдаг. Тэгээ янз бүрийн тэнэг юм хийлгээд тэгээ KYC энтертэй KYC байхгүйнууд нь болохоор дандаа shitcoin лаунч хийдэг. Тэнгүүд яг уу KYC-ийг нь гаргадаг, KYC-г нь гаргадаг. Тэгсээр нэ NFT-ийн marketplace дээр тэгснэ цаашлаад бүр Polkadot-ийн одоо нэг power chain-ийн slot-ын дээр auction явах гэдэг. Тэрэн дээр маш их хэмжээний мөнгө эргэлдэх хэвээр. Тэрэн дээр мөнгө осгож маш олон төсөл мөнгө осон одоо нэг money raise хийж байгаа. Ягаад гэвэл тэр auction-д оролцсон тул 100 шиг power chain slot-тай. Тэгээд тэр 100 slot-ын төлөө зөндөө олон төслүүд даалцж байгаа байхгүй. Тэгэхээр тэрнтэй холбоотойгоор auction дээр мөнгө одоо auction дээр оролцох мөнгөө босгохын тулд Launchpad ашиглаж болох юм байна. Тэнгүүд ямар Launchpad хэрэглэх гээд байгаа. Тэгэхээр бас тэр auction гэдэг coin-ий тэр Bounce Finance-ийг хэрэглэх гээд бас хэрэглэнэ гэдэг нэг тийм announcement явуулсан байлаа. Тэгэхээр Bounce Finance-ийг хин фонд хийсэн бэ гэхээр манай Анкрийн 2 залуу байдаг. Тэгээ Анкрийн 2 залуу дээрээс нь анхны хөрөнгө оруулагч дотор нь Aave-гийн химгэлээ би нэрийг марчлаа. Манай Aave-гийн залуу тэгээд юуны Syntex гэдэг exchange-ийн Kain энэ хүртэл байгаа байхгүй. Сүүл дахиад нэмж мөнгө осгосон байлээ. Мөнгө осгосон round энэ Coinbase хүртэл явж байгаа байхгүй. Тэгээд ерөнхийдөө вебсайт болон тэгээд технологийн бэлэн байдлынхаа тал дээр харьцуулах юм бол миний ажилласнаар бол Bounce Finance-ийг үүсгэх төсөл одоогоор байхгүй юм билээ. Тэгэхээр Bounce Finance дээр хараахан айгүй тийм сонирхолтой төслүүд гарч амжаагүй байгаа ч гэсэн яг mass adoption яг бэлэн болж байгаа байдлаараа дээрэс нь Anchor-ийн төсөл маань Anchor маань маш сонирхолтой төсөл. Тэгээд ерөнхийдөө blockchain space дээр маш их танил талтай өөрөнгөсөн networking-тэй болцсон учраас яг цаашдаа ерөнхийдөө тэр Bounce Finance маань айгуу сайн явах болов гэж бодоод би auction-ыг ерөнхийдөө Poaching coin-ороо ярих уу гэж бодож исэн боловч дахиад нэг өөр сонирхолтой төсөл гараад ирсэн. Тэгэхээр дараагийн Poaching coin-орыг цэц цонсон төсөл маань юу байсан бэ гэхээр TrueBit. Тэгэхээр TrueBit маань саяхан Ethereum research-тэй холбоотой блог юун дээр форум дээр Виталий Бутерин бичсэн байлаа. Тэгээд энэ interactive ICO-тэй холбоотой нэг тийм paper гаргаж ирсэн юм байна Виталий Бутерин. Тэгээд энэ TrueBit-ийн фаундертай зөв тийм paper 3 жилийн өмнө бичижсэн. Тэгээд энэ TrueBit-ийн өөрийнх нь white paper нь болохоор Solidity гэх programming language-ийг зохиосон. Одоо энэ Ethereum Foundation ажилладаг нөхөр. Тэгээд энэ TrueBit-ийн founder хоёр бичсэн юм байна. Тэгээд TrueBit маань юу хийх гээд байгаа хэрэг Ethereum-ийн энэ gas fee-тэй холбоотой, scalability-тэй холбоотой асуудлыг ерөнхийдөө шийдэхээр гарч ирсэн төслүүдийн нэг юм. Гэхдээ энэ дээр бид нар одоо чинь ингээл Matic юм байна. Одоо Polkadot юм байна, Cardano юм байна, Phantom юм байна гэдээ ярьдаг. Гэхдээ эдгээр тэр solution-ууд маань болохоор ямар сул талтай байдаг вэ гэхээр Ethereum нөгөө composability гэдэг тэр асуудлыг ерөнхийдөө шийдвүүлж чаддаг. Яг гэвэл Ethereum дээр ягаад одоо жишээ нь DeFi байснаар аяг үнцэнтэй гэхээр ямар ч DeFi төслүүд байсан хоорондоо бүгдээрээ харилцаж чаддаг. Яг гэвэл Ethereum дээр байгаа бүх датагаа бүгдээрээ харж чаддаг. Нэгсэндээ Ethereum-ийг арал гэж үзэх юм бол өөр блокчейн руу явчихгод нөгөө арал дээр байгаа бүх ингээд хүмүүсээ жишээ юм уу байшингаа харж чаддаг, хоорондоо харилцаж чаддаг болж байгаа. Ethereum гэдэг арал дээр өөр нэгэн байшнаар барьснаар яадаг гэхээр өөр байшингуудтай бүгдээрээ харилцдаг замтай, явган замтай эсвэл хурдны замтай юм шиг хоорондоо харилцаж чаддаг. Тэнгүүтээ Matic хэрэглэнгүүд юу болж байгаа гэхээр өөр блокчейн руу нөгөө токен
одоо bridge ашиглаж байгаад явуулаад тэгээд тэр bridge нэг тодорхой хэмжээний transaction болно хүлээн. Тэгээд дараад нөгөө Matic дээр юм хийдэг. Тэнгүүтээ шууд Ethereum дээр байгаа аппликейшнууд Matic дээр байгаа аппликейшнуудтай шууд нэгэн transaction-аар шууд харилцах ерөөсө хоорондоо амжилт боломж байхгүй. Тэгэхээр ийм сул тал байгаа. Энэхүү сул талыг шийдвэрлэж чадж байгаа ийм scalability-тэй холбоотой solution маань юу гэж хэлэгддэг вэ гэхээр optimistic rollup гэдэг. Тэгэхээр optimistic rollup дээр Arbitrum гэдэг нэг solution байгаа. Arbitrum-ыг болохоор Syntherex дээрээс манай Bancor энэ хэрэглэн гэдэг гэж байгаа. Тэнгүүд дээрээс нэмэгдээд энэ дэр Ethereum-ийн манай Vitalik Buterin-ийн хүртэл сүүлийн 3-4 жил ерөөсө холбоотой байсан. Paper дээр нь хүртэл бичилдэж ирсэн. Энэ TrueBit гэдэг нэг төсөл байд юм. Тэгээд TrueBit маань саяхан лонч хийсэн. Тэгээд токны тухайд 68 байна уу? Чи үнийг харчаа. Тэгээд нийлээ ерөөхдөө доогуур ланч хийгээд тэгээд $1.35 хүртэл өсөөд тэгээд нэг унаад энэ тэгээд нэг ерөөхдөө одоо ингэ явж байгаа. Одоо 69 дээр байгаа юм тий. Тэгээд яг хуу үнэлгээний хувьд болохоор нэг хямдхан гэж хэлэхэд хэцүү. Гэхдээ үнэтэй гэж хэлэхэд хэцүү. Тэгэхдээ технологийн хувьд бол ерөөсөй гайхалтай. Ягаад гэвэл энэ дэр Ethereum composability гэдэг зүйлийг одоо composable гэж ярьдаг байхгүй. Тэгэхээр хоорондоо бүх контрактууд хоорондоо дуудах боломжтой тэр байдлыг хадгалж чадсанараа энэ solution бол ерөөсөө Matic болон Phantom интерес илүү. Ерөөсөө л энэ одоо хамгийн их одоо хүсэж байгаа ерөөсөө л энэ scalable solution-аас хамгийн хүсэж байгаа зүйл маань ерөөсөө энэ байгаа. Тэнгүүтээ дээрэс нь WebAssembly гэж одоо сүүлийн гарсан айгуу тийм exciting технологи гэдэг. WebAssembly маань юу хийдэг гэхээр browser маань өөрөө JavaScript-ийг өөрийн гэсэн нөгөө нэг тэндээ уншдаг virtual machine-тэй хийж уншиж байгаа байхгүй. Тэнгүүд JavaScript-ээс өөр жишээ нэгээд lower level language ашиглаж байгаад ингээд browser дотор шууд уншигддаг код бичвэл айгуу зүгээр юм шиг үү. Дээр үе сая яригдчихсэн. Тэгээд тэр технологиг энэ боломжтой болсон зүйл маань болох WebAssembly. Тэгэхээр яадаг вэ гэхээр C++ тэгээд Rust энэ гэдэг программын хэл дээр бичингүүтээ тэр кодыг compile хийгээд тэрнээр браузер дээр унших боломжтой. Тэгэхээр энэ Wasm-ыг бас дахиад өргөжлүүлээд энэ блокчейн дээр хэрэглээд байгаа. Тэгэхээр Wasm-ыг юу хэрэглэж байгаа гэхээр Cosmos хэрэглэж байгаа, Polkadot хэрэглэж байгаа, нэг тиймэрхүү тренд явж байгаа. Гэтэл Ethereum маань болохоор өөр Solidity эсвэл нөгөө ганц хоёр бас дахиад программын хэлүүдүүд тэрийг дахиж compile хийгээд bytecode болгож уншдаг. Тэгэнгүүт TrueBit болохоор ямар боломжтой болгож байгаа. Тэгэхээр TrueBit маань өөрөө Ethereum дээр нэг contract болоод орчин. Тэнгүүд TrueBit-ийн contract-ыг дуудаад тэгээд TrueBit-ийн contract дотор Solidity байх албагүй. Rust болон C++ тэгээд бусад байна айгу popular хүмүүсийн сайн мэддэг энэ lower level language дээр бичсэн кодоо дуудаад тэнгүүтээ зөвхөн Ethereum-ийн Solidity-г ашиглахгүйгээр бусад одоо энэ стандарт зөндөө олон ингээд enterprise-уудыг хэрэглэдэг library-нууд гэдэг. Тэр library-г хэрэглээд тэнгүүтээ нэг competition Ethereum-ээс гадна хийнгүүтээ function дуудлаа нэг өгөгдөл орж ирлээ. Энд нь Ethereum blockchain дээр биш энэ TrueBit-ийн өөрийнх нь нөгөө нэг TrueBit-ийн operation system дотор тэр нь ингэж гүйлгээ одоо юу гэдэг computation маань явагдаад тооцоолол нэг тийм Монголоор тооцоолол маань явагдаад хариугаа пүг гэд оруулаад ирнэ. Тэнгүүт нь тэр хариугаа дахиад smart contract хэрэглэж чана. Тэр энэ бол юу боломжтой болгож байгаа гэхээр бид нар гүүр хэрэглэж ямар нэгэн байдлаар токен ерөөсөө Ethereum blockchain-аас гарах шаардлага байхгүй. Тэгэнгүүтээ Ethereum дээр өөрөө gas limit гэж зүйл байдаг. Тэгээд тодорхой ингээд gas limit-ээс хамаарат блок дотор орж явдаг дата болон блок дотор хийж болох нэг тооцооллын хэмжээ гэж зүйл байдаг. Тэнгүүт тэр хэмжээг нөгөө нэг тодорхой хязгаартай нэг хязгаар болгочих. Тэгээ энэ бол маш их сайн. Тэгээд юуны Coinbase-ийн founder залуу байт юм. Тэрний хүч одоо хитэн тэрбумаар үлдэх юм. Coinbase 25% эзэмшдэг гэж. Тийм шүү дээ. Brian лөө тий. Brian Armstrong лөө. Үгүй тэр биш. Тэрнээс өөр. Тийм. Өөр нэг founder. 25% эзэмшдэг гэж байна. Тэгээд энэ Polychain тэгээд өөр чи юу гэлээ. Paradigm гэдэг бас энэ фондуудыг бий болгосон. Тэгээд тэр нөхөр чинь энэний хуваараа өөрөө хөрөнгө оруулагч нэг шүү дээ. Тэгээд ингээд ярих юм бол энэ төсөл бол ерөөсөө фаундерууд нь ч гайхалтай. Тэгээд анхны токен ланч хийсэн схемийн ч гэсэн ерөнхийдөө айгүй өрмөц. Тэгээд white paper нь 50 хуудас юм байна. Тэгээд сонирхсоосууд нь уншнаад тэгээд Project TrueBit. Тэгээд ticker symbol нь TRU. Тэгээд саний үгийг хэлэх гэж та боо юм боллоо шүү дээ. Composability. Тэгээд манайхан бас энд очиод хүн амт нь coin ярьж байхдаа лаглаг өгнөд хэрэглэх юм бол хаатай сонсогдно. Composability шүү. За. Тэгээд өнөөдрийн эпизод нэг юмрх байлаа. Тэгээд таалагдсан бол лайк хийгээд, share, comment хийгээд, subscribe хийгээд дараагийн дугаараар сан дээр очно залбаа. Ачаа.